Үзэгчтэй аханд амралтын өдрийн мэндийг хүргэе. Эрүүл амьдрал нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Энэ удаад бид мөн Сувилгын сургуулийн их барихын тэнхимийн эрхлэгч клиникийн профессор Цэцэгмаа ах шиг урьж оролцуулаад байгаа. За тэгэхээр та дээр өнөөдөр ярилцах сэдэв болвол жирэмсэн эхийн аминдын болоод одоо эрдэс утсын хэрэглээ гэдэг сэдвээр ярилцахаар үзэгчдээс мэдээлэл хүрэхээр хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр ер нь жирэмсэн үеийн хооллолт аминд эмийн хэрэглээ гэж яг юу хэлээд байгаа юм бэ агшаа? За тэгэхээр зэрэг жирэмсэн эмэгтэйчүүд гэдэг маань мэдээж хэвийн эмэгтэйчүүдээс арай онцлогтой. За яагаад гэвэл зэрэг жирэмсэн ээж маань хэвлээд үр хөврөл ураг өсөж боожж байгаа. За тийм болохоор ээж маань зөвхөн өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна ургийнхаа тэжээл энерги одоо түүний эдэрхтнийг үүсэж хөгжөхөд шаардлагатай амьд эм эрдэс бодисыг агуулсан хоол хүнсийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Одоо хоолны шимт байц гээд уурга нүүрсээс өөхтөс сонхлон голдож одоо бид нар хэрэгэлдэгэ гэж ярьж байна. Тэгвэл энэ дээр маань нэмэгдээд юу ах вэ гэхээр амьд эм эрдэс бодис гэж бол зайлшгүй байна. Тэгэхээр аливаа хоол тэжээл хүнсний бүтээгдэхүүнүүд бол амьд эм эрдэс бодис бол зайлшгүй агуулгадж байдаг. Маш олон төрлийн эрдэс бодис амьд эм жирэмсэн ээжэд хэрэгтэй болдог. Ялангуяа төмөр, фолио хүчил, йод, зис гэл одоо олон төрлийн эрдэс бодисуудыг хэрэглэх шаардлагатай л да. Кальцин гэл каль гэл тийм ээ. Хамгийн нэгдүгürt бол хамгийн их одоо хэрэгцээ нэмэгддэг эрдэс бодис бол төмөр ээж нь л да. Тэгэхээр төмөр бол ямар үүрэгтэй юм бэ гэхээр жирэмсэн болон хүл ээжүүдэд бол маш их хэрэгцээтэй байдаг. Яагаад тэгэхээр зэрэг төмрийн оролцоотойгоор одоо цусны элементүүд жишээлбэл улаан хэс гэж ярьдаг тийм ээ үүсэж бий болдог. Хүл ээж маань хүүхнийхээ сүүгээр дамжуулаад хүүхдтэй бол одоо төмөрөө өгжидэг. Төмрөөс гадна багшаа жирэмсэн ээж чарлалт өөр ямар аминд эм бодисууд байдаг вэ? Тэгэхээр зэрэг фолио хүчил гэдэг маань B9 гэдэг витамин юм биш үү аминд эм. За тэгэхээр зэрэг энэ фолио хүчил яагаад жирэмсэн эмэгтэй зайлшгүй шаардлагатай болдгийм бэ гэхлээр ургийн гач хөгжлөөс сэргийлж өгдөг. Ялангуяа фолио хүчил дутагдах юм бол жирэмсэн ээжийн биед фолио хүчил дутагдах юм бол тарих нуруу нугасны эвэрхий гач хөгжлүүд за дээрэс нь бол уруулалтын сэтэрхий те онгорхоо тагнаатай гэх мэтчлэнгийн ийм гаж хөгжилтэй хүүхдүүд төрөх аюултай байдаг. За тийм болохоор зэрэг энэ гаж хөгжлөөс бол сэргийлэх хамгийн найдвартай бөгөөд үн хямдтай одоо сэргийлэх боломжтой ийм энгийн одоо аргын маань нэг нь бол энэ B9 витамин буюу фолио хүчил маань байдаг. Тэгэхээр ялангуяа өмнө нь одоо тийм хүүхэд төрүүлжсэн энэ төр өгүүлэмжтэй ээж байх юм бол дараагийн жирэмсэн болохоос өмнө урьдчилаад 3 сарын өмнөөс тэр фолио хүчлийг ууж ах хэрэгтэй. 3 сар уусныхаа дараагаар жирэмслэх хэрэгтэй гэсэн. Тэгээд жирэмсэн болсноос хойш эхний 3 сард үргэлжлүүлээд фолио хүчлээ ууна. Яагад гэвэл гаж хөгжил үүсдэг хамгийн их эрсдэлтэй үе бол жирэмсний эхний 3 сар гэдэг. Тэгэхээр тэрнээс хойш бол гаж хөгжил гэж ярихгүй шүү дээ. Эд эрхтний дутуу хөгжлөл гэж ярина. Илэг бол аль хэдийн үүссэн байгаа тий. Бөөр нь аль хэдийн үүссэн байгаа байхгүй эхний 3 сар дотроо. Тэгвэл тэр нь дутуу хөгжилтэй болно гэхээс биш одоо илэг нь байхгүй буцаад байхгүй болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр гаж хөгжлүүд одоо тэр нуруу нугасны гаж хөгжлүүд чинь тэр эхний 3 сар дотор л үүсэх гэдэг шүү дээ тийм ээ. Тэр уруул тагнаа сэтэрхийн энэ чинь. Тийм учраас бид нар яадаг бах нь гэхээр энэ фолио хүчлийн гол хэрэглээ нь бол энэ эхний 3 сар байдгийн шүү. Тэгээд ялангуяа өмнө нь тийм гажигтай хүүхэд төрүүлжсэн өгүүлэлттэй ээжүүд бол урьдчилж заавал бэлтгэжж бие организмаа бэлтгэжж тэр витгийг хэл энэ үед нөхөр нь чууж болно. Нөхөртөөгөө хоёулаа жирэмслэхээс өмнө фолио хүчлийг 3 сар уучаад тэгээд жирэмсэн болсныхаа дараагаар эхнэр нь 3 сар дахиад үргэлжлүүлээд уuna гэсэн үг байхгүй юу? Тий. За бас нэг оролцогчоо би өөрий гэж бодож байна. За энэ дотроос миний фолио хүчил ихтэй бэлтгэлийг нэг хэлээд өгөөч. За фолио хүчил авалсан бэлтгэл илүү их. Тий, шаардж жаад харж болно. Тий, ингээд энэ байна гэж заагаа тий. Аль нь вэ? Хар чавганд илүү их байх юм лөө? За хар чавганд байгаа байх гэж байна. Сүү цагаатын. За сүү цагаатанд байгаа гэж бодож байна. Тэгээд илүү их 13-д байж магадгүй. 13-д байж магадгүй. За тэгэхээр зэрэг бид нар одоо хамгийн их юутай агуулмжтай бүтээгдэхүүнүүд гэдээ яриад байна л да. Тэгэхээр зэрэг энэ маань яг гэхээр мэдээж бид нар жижигхэн баг агуулдаг бүтээгдэхүүнийг эдэн гэх юм бол ихэмжээр эзэх хэрэгтэй болчихж шүү дээ тий. Тэгэхээр энэ маань зохистой хэрэглээ биш. Өөрөөр хэлэх юм бол тэр чинь зүгээр ходоод дүүргэсэн бүтээгдэхүүн болоод биеийн жинг эмгэгээр нэмэгдүүлэх юм л хүнс олно гэсэн үг. Тийм учраас бид нэр хамгийн одоо их агуулсан бүтээгдэхүүнүүдээс нь тодорхой зохимжтой хэмжээгээр хэрэглэх нь илүү тохиромжтой. Тэгвэл фолио хүчил агуулсан бүтээгдэхүүн гэх юм бол энэ бүх төрлийн самранд агуулгаддаг. Нэгдүгээр бүх төрлийн самранд бүх төрлийн мөөгөнд агуулгаддаг. Бүх төрлийн мөөгөнд. За тэгэхэд бүх төрлийн яах нь удаан дагуулгаддаг.
даанд агуулгадсан. За тийм учраас бид нар энэ дээр ийм хүнсний бүтээгдэхүүнүүдийг тавьсан байх нь л дээ. Тэгэхээр бүх төрлийн будаа, бүх төрлийн мөг, бүх төрлийн самран дагуулгаддаг юм шүү. За дээрэс нь бид нар хүнсний бүтээгдэхүүнүүдээс одоо жишээлбэл энэ нөгөө бөөрийнхий сонгонд биш энэ хүндийтэй ийм ногоон шиштэй ногоон сонгоно гэж манай монголчууд ярьдаг тийм ээ. Ийм сонгонд бас агуулгаддаг. Тийм учраас энэ дээр ийм сонгоо авчраа тавьсан байж байна. За тэгээд дээрэс нь одоо энэ би түрүү ярьсан фолио хүчлийн шимэгдэлтийг мөн С амин дэм дэмждэг гэсэн тийм. Тэгвэл С амин дэмийг хамгийн их агуулдаг бүтээгдэхүүнгүүд хүнсний бүтээгдэхүүнгүүд энэ чинжүү их хэмжээгээр агуулдаг. Тийм болохоор энэ чинжүүг яадаг вэ гэхээр нэгдүгээр чинжүү одоо энэ помидор тийм. За энэ помидор одоо энэ манай хүүхэд энэ төмөр их агуулдаг гэдэг энэ тавьсан байна л да. Помидор төмөр тэгж их хэмжээгээр агуулахгүй. Өө тийм 0.45 мл-ийг л миллиграммыг л агуулна шүү дээ. Тэгэхээр 0.45 гэдэг чинь хамаагүй бага хэмжээ байгаад хамаагүй бага хэмжээ. Багталтаас сэргийлнэ гэж помидор идэх. Тэгэхээр зэрэг эн чинь юу ихтэй гэдэг юм бэ гэхээр зэрэг С витамин ихтэй. Дээр нь А витамин ихтэй. За тийм учраас бид нар болоод мэдэж ирэмсэн үед бол А витамин, С витамин хайлал нь хэрэгцээтэй. За тийм болохоор энэ болвол яах вэ гэхээр манайхан төмөртэй гэж идэхээс илүү яах нь мэдээж нөгөө төмөртэй гэж идэхээр С витамин ихтэй учраас буруу биш л дээ. Өөрөөр хэлбэл нөгөө төмөрийн чинь шимэгдэлтийг дэмжиж явчихна шүү дээ, тийм ээ. Помидор болохоор зэрэг энэ манай хоолны мөрөгчлөлтнүүд энийг жимсэнд оруулж тооцож явдаг, жимсэнд. За тэгвэл нөгөө төмсийг болохоор юу гэдэг лээ? Төмсийг болохоор зэрэг бид нар хүнсийн ногоо гэж ярьдаг. Гэтэл тэр маань бол үр тарианы ангиллалд ороо явчихдаг төмсөн тий. За тэгэхээр зэрэг тийм байдаг. За тэгвэл бид нар энэ С витамин дээр бас нэг юмыг би хэлэх гээд байна л да. Яагаад гэхээр манайхан С витаминтэй бүтээгдэхүүнгээд энийг аваад одоо хоолоо хуурахтаа хийгээл хоолоо хуураад дараагаар нь усаа хийгээл буцалгаал ингээ явсаар байтал энэний ийм хайлс болоод хуурчдаг тий. С витаминууд нь бүгд задарсан. Яагаад гэвэл С витамин халууныг төсвөрлөдөг. Халууныг төсвөрлөдөг учраас С витамин агуулсан бүтээгдэхүүнүүдийг болж өгвөл бид нэр халууны юунд баг оруулах хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ чинжүүг бол сайхан угаагаа цэвэрлээд зүсээ дотор талыг аваад тэгээ яах нь нимкэн хэрчээд энэ ялангуяа энэ улаан өнгөтэй энэ шар өнгөтэй чинжүү болохоор амтд чинжүү гэж ярьдаг штэ. Ногоон гэд 3 янз байдаг те. Ногоон нь болохоор гашуун байдаг. За тийм болохоор энэ улаан шар нь бол чихэрлэг амттай. Тийм болохоор бид нар шууд нимкэн хэрчээд сайтар угааж цэвэрлээд зүгээр юм халуун бэлэн усаар сайхан угаачна. Тэгчээд нимкэн хэрчээд яах нь оливын тос. Ургамлын тос гэж ярьдаг те. Ургамлын тос жоохон хожоод баг зэрэг чихэр юм уу баг зэргийн одоо өөрийнхөө дуршлаас болно. Чихрэн дургуул баг зэргийн давс тэгээд яах нь салаад болгоод хэрэглэж болно гэсэн үг. Тэгвэл витамин С тэр чигээр нь авч байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хэрэв хоолнд хийж хэрэглэх гэж байгаа бол яах вэ гэхээр хөшгөлөөд угаагаа цэвэрлээд хөшгөлөөд бэлтцсэнийхаа дараагаар яах нь хоол буцлаад болоод бид нар давсан амсаад ингээ болоод ирдэг тийм. Тэгвэл гарахынхаа өмнө энийгээ хийгээд нэг 2 минут орчим буцалгаад жажлууртай байхад нь авж идэх гэсэн үг. Тэгвэл витамин С задрахгүй одоо бид нэр энэ витамин С-гээ бол аваад хэрэглэж чинь гэсэн үг те. За бас нэг энэ зүйл бол энэ брокколи гэдэг энэ жирэмсэн ээжүүдэд их хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүнд орж явдаг. За энэ брокколи бол яах вэ гэхээр зэрэг нөгөө олон эрдэс бодисуудыг чинь агуулсан байдаг. Тийм учраас энэ брокколиг бас бид нар яах нь сайхан цэвэрлээд хоол хүнсэндээ хэрэглэн бас л нэлээд одоо хоол ногоонуудаа нэлээд болгосныхаа дараагаар хийгээд ер нь дандаа хурдан болдог хүнсний бүтээгдэхүүнүүд байхгүй. Тэгэхээр бол идэн. За энэ салаадны навч байж гэн те. За энэ салаадны навчуудад энэ ногоо навчтай ийм ургамал нөгөө фолио хүчил чинь бас их хэмжээгээр агуулгаддаг. За энд фолио хүчилж бас агуулгаж байгаа гүн одоо өнгөтэй ийм навчит ногоон ургамлуудад бол фолио хүчил бас их агуулгаддаг байгаа. За тэгээд энэ байцаанууд энэ брокколи чинь байцааны төрөл шүү дээ. Энэ маань ч гэсэн байцааны төрөл. Тэгэхээр зэрэг эднэр бол яадаг вэ гэхээр махны хорийг гадагшуулдаг гэж ярьдаг. Монголчууд бол махан бүтээгдэхүүн их төлхөө хэрэглэдэг учраас байцааг бол хоолнд хүнсэндээ хэрэглэж явах нь бас их зохимжтой байдаг байгаа. Далайн байцаа тэгвэл за тэгээд далайн байцаа болохоор зэрэг йод их агуулдаг. За манай монголчууд бол харьцангуй загас одоо нөгөө юуны далайн бүтээгдэхүүн баг хэрэглэдэг тийм гэж нэрлэдэг зүйлүүдийг бол харьцангуй баг хэрэглэдэг. Тэгэхээр ялангуяа зуны цагт бол бид нар энэ далайн байцаа загас далайн бүтээгдэхүүнүүдийг бас хоолндоо төлхөө хэрэглэж явах юм бол эднэр маань бол яах вэ гэхээр нөгөө йодын агуулмж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүд дээрээс нь бол нөгөө тосон дуустдаг витаминууд гэж ярьдаг. А, Е аминд юм уу, Д аминд юм этрийг чинь агуулж идэг байхгүй юу. Тийм болохоор зэрэг эдгээр хүнсийг бол хоолндоо хэрэглэж явах хэрэгтэй. За өвлийн цагт бол яадгүй гэхээр манай адууны мах
Адууны мах маань бид нар монголчууд өвөл хэргэлдэг шүү дээ. 100 болохоор тэр чинь дулаараа тэр хуршаад идэх аргагүй болчдөг те. Тэгэхээр өвөл бол маш их шимт хичээлтэй байхаас гадна нөгөө тосон дуустдаг витаминууд чинь бүгд агуулгадчихэдэг. Тэгэхээр зэрэг адууны махыг эрдэмтэд судлаад үзэхэд бол загсны маханд байдаг бүхий л одоо эрдэс бодисууд бол адууны маханд байдгийн байна гэдгийг тогтоосон. Тийм учраас өвлийн цагт бол адууны махаа хэрэглэж загсны мах идэж чаддгүй юм бол яг нь адууны махаа хэрэглэхэд бол илүү зохимжтой гэсэн үг болох нь шүү дээ. Тэгээд манайх йодыг бол бас нөгөө давснаас авдаг тий. Йоджуулсан давс гэд манай монголчууд бол одоо бүхий л хэрэглэж байгаа давснууд нь йоджуулсан давс хэрэглэж байгаа шүү дээ. Гэхдээ тэрний хэрэглэн жоохон буруу байгаа даа. Жишээлбэл одоо ингээд түүцний хажууд ингээд явж байхад шилнийхаа энэ дээр нь ингээд давснуудаа ингээд тавьдсан. Нарны гэрэлж шууд тэр байгаад байна гэсэн. Буруу хадгалаа. Нарны гэрэлд байж байгаа бол йод ч нарны гэрэлд задарчдаг байхгүй юу? Тэгэхээр яах нь йоджуулсан давс гэдэг дээр нь аягүй гоё бичгтэй давс идээд байгаа мөртлөө йодныхын хэмжээнд задраад устдаад байхгүй болцсон бүтээгдэхүүн идэж байна гэсэн үг. Хоёрдугаарт нь бид нэр йоджуулсан давсыг хоол хүнсэнд хэрэглэхдээ дандаа буцалж байгаа хоолн дээр баг зэрэг давсаа хийгээд шүлэнтэй амтлаад идэх хэрэгтэй. Тэгэхгүй хуурхасаа эхлээл давсыг л эхлэх юм бол тэр хоолнд орж байгаа бүх зүйл нь давсууд шингэж явсаар байгаа сүлдэнд нь шүлэнтэй ороод яадгүй гэхээр давсны хэрэглээ нэмэгдээд явчихдаг. Тэгвэл жирэмсэн үед бол давсны хэрэглээ бага бах хэрэгтэй. Тэгэхээр яагаад гэвэл зэрэг нөгөө ялангуяа жирэмсний хожим үед бол нөгөө биеийн жим баг зэрэг нэмэгдээд ирэхээр зэрэг цусны эргэлт удаашраад доод мөчтүүдэд хаван үсч эхэлдэг. За тийм учраас бол давс бол усыг татдаг байж учраас биед усыг байраад улам хавгнуулдаг байхгүй юу. Тийм учраас бол давсны хэрэглээг багасгахын тулд бид нар яах вэ гэхээр бусад одоо хүнсний зүйл одоо орлуулах тэгээд давсыг хамгийн сүүлд зөвхөн шүлэндээ амт оруулаад идэх. Ингэх юм бол давсны хэрэгцээ харьцангуй бага болно гэсэн үг. Нэгдүгээр, хоёрдугаар гэртээ хэрэглэж байгаа давсаа зөв хадгалаа л гэж хэлж байгаа. Нарны гэрэл тусгааргүй шүүгээ савн дотор хийж хадгал нэгдүгээрт тийм ээ. Ширээн дээр ил байгаад хэрэггүй байх нь. Хоёрдугаарт бол бараа өнгөтэй савнд хийж хадгалах хэрэгтэй. Тэгвэл нарны гэрлээс хамгаалдаг тийм ээ. Хамгаалдаг. Та тэрийн ширээн дээр тавьсан одоо өндөг болон огцон сууж болно тийм ээ. За тэгэхээр өөр одоо энэ шар бурцгийн мах байх шиг байна. Тийм шар бурцэг тийм ээ. Тэгэхээр зэрэг шар бурцгийг яагаад авчирсан гэхэлэр манай одоо сүүлийн үед манай хүмүүс маань зөвхөн махан бүтээгдэхүүн голлож хэрэглэхээсээ гадна бас мах иддэггүй цагаан хоолтон. Бүр одоо тийм бүр ногоон хоолтон гэж хүртэл байгаа шүү дээ тийм. Өөрөөр хэлэх юм бол ногоон хоолтон бол одоо энэ өндөг малын гаралтай мөрөөс идэхгүй. Өндөг одоо энэ сүт цагаан идэж идэхгүй шүү дээ. Тэд нар чинь малаас гарсан гэд. Тийм болохоор зэрэг дандаа ногоон иддэг усуудад бол энэ шар бурцэг бол яах нь гэхээр одоо нөгөө төмөр фолио өвчлөө чи агуулсан бэлтгэл чинь энэ шар бурцэг чинь их өндөр хэмжээгээр агуулж өгдөг. Тийм учраас энэ шар бурцгийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх шаардлагатай ногоон хоолтон бол. За цагаан хоолтон бол өндгөр уурга нөхөх шаардлагатай. Хүний үндсэн элемент ч ерөөс уурга байдаг байхгүй юу? Эдисийн маань үндсэн элемент нь амин хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл уурга байдаг тийм. Тэгэхээр уурга нөхөхгүйгээр ерөөсөө эхийн эвлэлд өсч хөгжиж байгаа хүүхдийн маань өсөлт хөгжилтөнд 100% бүрэн одоо хөгжиж явагдах одоо боломж нөхцөл нь бага болдог. Тэгэхээр хүүхэд маань давжаа биетэй, тураалтай эсвэл одоо хүүхдийн өсөлт хөгжилтийн хоцрогдолтой энэ төр гарах хүндрэл их байдаг учраас яах нь гэхээр уурга нөхөхийн тулд бид нар яах нь өндөг идэх нь байна. За тэгээд энэ бүр одоо өндгийх ч иддэггүй юм ногоон хоолтон болвол шар бурцэг хэрэглэх нь байна тийм ээ. За тэгээд дээрэс нь энэ ургамлын гаралтай самар энэ одоо жишээлбэл энэ ангахаа самарнд маань түрүүн би хэлсэн хамгийн их төмөр агуулж идэг шүү гэд те. За тэгвэл одоо энэ бүүс гэж ярьдаг. Бүүс гэж нэрлэдэг энэ самарнд бол одоо нөгөө фолио өвчл маань байж байгаа, наран цэцгийн өрөнд маань байж байгаа. Ер нь л энэ хушны самар гэд самарны төрлүүдэд бол ер нь фолио өвчл бол маш ихээр агуулсан байж идэг. За дээрэс нь бол энэ мөөг янз бүрийн төрлийн одоо иддэг мөөгнүүдийг бол идэж хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ мөөг сайн гэсэн гэд байглаас мөөгийг өөрсдөө дураараа түүж хэрэглэж болохгүй. Мөөг маань дотроо хортой мөөг гэж байдаг учраас тийм ээ зөв одоо түүж хэрэглэхгүй бол аюултай. Мөөг хэрэглэх нь аюулгүй. Зарим үед нөгөө савны амсар нээгддэг гэдэг. За тийм. Тэгэхээр зэрэг бол яг өөрөөр хэлэх юм бол бид нөгөө хурган цагаан мөөг гэж ярьдаг тийм ээ. За хурган цагаан мөөг бол умааг агших
одоо тэгээд төрсний дараа хэрэглэдэг. Тийм учраас бол төрсний дараагаар одоо сав гэж ярьдаг умаг агшаах зорилгоор бол хурган цагаан мөөгийг түлхүү хэрэглэдэг тийм үү. За тэгвэл бид нэр хурган цагаан мөөгийг бол жирэмсэн үед бол нэг их хэрэглэхгүй зүгээр бусад төрлийн мөөгүүдийг бол хоолндоо амт оруулах маягаар хэрэглэх бол боломж байгаа. За тэгээд дээрэс нь бол энэ будаа гэхэр зэрэг манайхан бол яадгүй гэхээр нөгөө хэрэглэн дээр сонгож хэрэглэхдээ цагаан будаага түлхүү сонгож хэрэглээд идэг. Тэгвэл одоо гурилан дээр чинь яадгүй гэхээр зэрэг цагаан гурлаа түлхүү хэрэглээд идэг. Тэгэхээр мэдээж улс орон хөгжиж байгаатай холбоотой техник технологийн хөгжил түргсэж байна. Тэрнтэй холбоотой яадгүй гэхээр хэд боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хандлага их болсон байна л да. Жишээлбэл цагаан гурил гэдэг бол хэд боловсруулсан тийм бүтээгдэхүүн учраас нөгөө гол эрдэс бодис нөгөө амин димээс нь салгаа хийцэн байдаг гэсэн үг байхгүй юу. Тийм учраас бид нар бол хэрэглэхдээ яах хэрэгтэй байх нь нөгөө бүхэл бүрийн гурил гэж ярьдаг, 20 дугаар гурилч гэж ярьдаг тий хар гурил гэсэн үг. За тэгвэл хар гурлын бүтээгдэхүүн одоо талах тийм үү боо одоо хар гурлын бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэх шаардлагатай. Тэгвэл энэ дотор маань яадгүй гэхээр биегийн төрлийн амин дэмүүд бол илүү их хэмжээгээр агуулгдсан байж байдаг. За дээрэс нь энэ будаа гэхэд бол цагаан будаа бол хамгийн их бас нөгөө агуулмж багтаа витамины агуулмж багтаа байдаг бол энэ хүч будаа байж гин тий хүч будаа байж гин овёс байж гин за энэ шош байж гин энд гурвалжин будаа байж гин 10 гурил байж гин тий за эднэр бол яадгүй гэхээр нэгдүгээрт бол биегийн төрлийн витаминууд их хэмжээгээр агуулна фолийн өвчл агуулна тийм ээ за дээрэс нь бол эслэг их хэмжээгээр агуулдаг за тийм болохоор зэрэг эслэг их хэмжээгээр агуулдаг учраас одоо өтгөн хаталтаас сэргийлж өгдөг за тэгэхээр өтгөнийг биедээ бариад байна гэдэг бол хүний биеэс зайлуулагдах хэвээр хэрэггүй бүтээгдэхүүнүүд нь буцаж бие рүү шимэгдээд одоо өтгөний хордлогод ороход хүртэл хүргэж болдог. Тэгэхээр өтгөнийг жирэмсэн эмэгтэй өтгөн хатаад байх юм бол өтгөнөө гаргах гээд их удаан хугацаагаар 0 дээр суун тийм ээ жорлон. Тэгээд дээрээс нь их хэмжээгээр дүүлж одоо бийцэх шаардлага гарч ирнэ. Энэ маань бол нөгөө жирэмсний хэвээ явцад бас нөлөөлөх аюултай. За тийм болохоор зэрэг яг үг гэхээр эдгээр энэ бүтээгдэхүүнүүд маань гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг дэмжиж тэгээд өтгөнийг бол ингэж эслэг нь ингэж хөөгөөд ханы гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг цочроогоод ханы цочроогоод гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг дэмжиж яах нь гэхээр усыг өөртөө татаад өтгөнийг бол хатаахгүйгээр тэгээд өдөрт бол өтгөнийг гаргаж биеэс зайлуулж ортой бодисод одоо хэрэггүй биед хэрэггүй бодисуудыг бол гадагшлуулж өгөхөд нөлөөлдөг учраас бид нар ийм одоо будаа гэж хэлэхэд бол яах нь гурвалжин будаа, хар будаа, хүч будаа, шар будаа гэж төрлийн будаа хүнсэндээ будаануудыг хэрэглэх хэрэгтэй. А хэрвээ одоо нэг төрлийн будааг биш одоо хооронд нь жижиг багаар ингээ холиод хэрэгэлсэн ч болно. Хэрвээ цагаан будаа түлхүү хэрэгэлдэг бусад будаануудад их дуртай биш хүн бол одоо цагаан будаатайгаа хамт хольж хэрэглэж бас хэрэглэж болно. За энд бол ийм шош байж гэн янз бүрийн төрлийн шошнууд байж гэн. За тэгэхээр янз бүрийн төрлийн шошнуудад маань бас нөгөө төмөр фолийн хүчил маань бас хэмжээгээр агуулгаддаг учраас энийг бас хоол хүнсэнтэй хэрэглүүл бас хоол хүнсний чинь өнгө үзэмжийг ч гэсэн гой өнгөөр алаглуулаад те ингээ харагдуулаад бас хоол идэх дур хүслийг ч гэсэн нэмэгдүүлдэг байгаа. Тийм учраас бас энэ зүйлүүдийг сонгож хэрэглэх хэрэгтэй. За энд байж байгаа энэ хушиг байна. За хушиг болохоор зэрэг ер нь бол бас сонирхолтой нэг зүйл хэлэхэд бол аливаа зүйлүүд байглаасаа гарсан зүйлүүд бол яадгүй гэхээр тухайн эргэтэндээ одоо нөхө төстөө хэлбэртэй байдгаа гэдэг. Өөрөөр хэлбэл тэр эргэтэнд нөлөөлдөг гэсэн үг. Тэгвэл хушиг бол тархи шиг хэлбэртэй юм байна л да. Уураг тархи шиг. Тийм учраас бол энэ хушиг бол хүүхдэд бас сайн гэсэн үг тийм ээ. Тархины хөгжилд сайн гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Илүү их одоо мөн ялгаагүй фолийн өвчлөлийг их агуулдаг ийм бүтээгдэхүүнд орж явдаг. За энэ үзэн маань байж байна. За энэ үзэн маань бас яах нь фолийн өвчл агуулсан төмөр агуулсан бүтээгдэхүүнд бас орж явдаг. Гэхдээ яг юу шиг энэ төр ангахаас амар шиг энэ төр тийм өндөр хэмжээтэй биш ч гэсэн тодорхой хэмжээгээр төмөрийг бас махны хэмжээний ойролцоо хэмжээтэй бол агуулсан байж байгаа байгаа. За тийм болохоор энэ самарнуудыг бол бас яг нь хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Манай энэ хушны самар байж байна. За энэ хушны самар бол яг үгээр мөн фолийн өвчл агуулна. За тэгээд нөгөө тосон дуустдаг витаминуудыг бас агуулдаг учраас бас сайн нөлөөтэй гэж үздэг. Гэхдээ хэтрүүлж хэрглэж болохгүй. Хэтрүүлэх юм бол нөгөө монголчууд ярьдаг шар хөөргөн гэдэг тийм бөөлждөг. Бас тийм учраас альва зүйлүүдийг хэмжээг нь тааруулаарай гэж хэлж байгаа. Тэгэхээр хит нэг дор их хэмжээгээр идэж бас болохгүй. За наран цэцгийн үүр байж байна. За энэ наран цэцгийн үүр бол бас яах нь гэхээр төмөр фолийн өвчл
элбэгтэй хүнсний бүтээгдэхүүнд ордог ийм зүйлүүд байж байгаамаа. Тэгээд манай одоо ээжүүд маань яг үгээр 7 хоногт нэг өдөр нь ансны шүүс уусан бол маргааш нь цэцэрганы шүүс ч юм уу тэрний дараа нь нэрсний ундаа ч юм уу тийм ээ. Ингээд нохоо гушууны ундаа байж болж, үзмний шүүс ээж болж тийм ээ. Гэрийн нөхцөлд хийж болдог ийм ундаануудыг бол нэг өдөрт нэг ундааг хэрэглээд ингээд явах юм бол эдгээр маань дандаа амин димээр их одоо баяжигдсан ийм бүтээгдэхүүнүүдийг та хэрэгжилж байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол яг үгээр таны хөвлөд өсөж хөгжиж байгаа үр хүүхдэд чинь нэгдүгээр хэрэгтэй, хоёрдугаарт нь энэ амин дэмүүд бол бие эсэргүүцлийг сайжруулах, дархлааг сайжруулах үр нөлөөтэй учраас ээжүүдэд маань бас өөрсдөд нь ч гэсэн бас хэрэгцээтэй ийм бүтээгдэхүүнүүд юм шүү гэдэг дээр анхаарад тэгээд хит одоо хэрэггүй тэр ходоод дүүргэсэн хүнсний бүтээгдэхүүн биш хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг баг багаар ойрхон хэрэглэх нь бол илүү тохиромжтой байдаг юм шүү гэдгийг хэлж өгмөр байна. Цагаан эдийнд маань кальц их хэмжээгээр агуулдаг учраас бид нэр энэ цагаан эдээг бол төлхөө хэрэглэх хэрэгтэй. Ядаж жирэмсэн ээж маань өглөө 11 цагт нэг аяга тарг тийм ээ. Орой унтахдаа 9 цагийн үед одоо нэг аяга сүү ч гэдэг юм одоо өдөрт ядаж нэг аяга сүү, нэг аяга таргийг бол хэрэглэж байх нь бол кальцийн хэрэглээг бол нөхөх боломжтой байдаг. За бас энэ жимс бол мэдээж хэрэг маш их витамин агуулсан байж байгаа тийм ээ. За тэгээд энэ витамин С агуулсан хүнсний бүтээгдэхүүн гэдэг юм бол нөгөө лимон маань үеж, жүрж маань үеж, энэ ананас гэдээ ярддаг тийм. Хамбаргацаа гэдэг тийм үү байж байна. За тэгэхээр энэ би энэ банан одоо гадил тийм ээ. Гадлыг яга бариад байна уу гэхээр зэрэг калий агуулсан байдаг. Хоногийн нэг ширхэг банан өдөрт идэхэд хоногийн калины хэрэгцээг бүрэн хангадаг гэж үздэг. Тэгэхээр калий гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг маш чухал байсан маань нэг шүү дээ. Тийм учраас бид нар яах нь төрөл бүрийн одоо энэ жимсгнээс тохирсон хэмжээгээр л идэх гэж хэлэх гэж байна те. Өдөрт 2-ыг биш өдөрт нэгийг ч юм уу те нэгийг л идэхэд тохиромжтой байх нь шүү дээ. Гих мэтчлэнгээр. За тийм учраас та бүхэн одоо жишээлбэл алим гэхэд өглөө илгэн дээр маш сайхан угааж цэвэрлсэн нэг ширхэг алим идээд байхад бол өтгөн хаталтаа сэргийлэх гэх мэтлэнгийн бас сайн талтай гэдэг юм олон янзын ямиг бол энд Тэгэхээр одоо энэ сэдвтэй холбогдлолтой ороод маш олон зүйлийг ярьж болох боловч нэвтрүүлгийн маань цаг бас хугацаатай учраас соёлаа суудалтаа суугаад үргэлжлүүлээд яриагаа. Тэгэхээр жирэмсэн ээжүүд маань та бид хоёрын дөнгөж сая ярилцсан эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдээс магадгүй одоо шаардлагатай тэрхүү амин дэмүүд авч чадахгүй байж магадгүй. Тэгвэл одоо та бидний урд байгаа энэхүү витаминуудаас бас хэрэглэж болно. Тэгэхээр энэхүү витаминуудын талаарх мэдээллийг хүргээд нэвтрүүлгийн өндөрлөе гэж бодсон. Түрүүн бид нар ярьсан С амин дэм бол их хурдан задарчдаг энэ төр гэх тийм ээ. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь зөв хэрэглэх чухал байж байгаа. За хоёрдугаарт нь болохоор бид нар С амин дэм маань ургийн өсөлт хөгжилтөнд маш их хэмжээгээр оролцдог учраас ер нь жирэмсэн биш үеийнхаагаас жирэмсэн үед бол бараг С амин дэмийн хэрэглээ 4-5 дахин нэмэгддэг. Тийм болохоор энэ их одоо өссөн эрэлт хэрэгцээг зөвхөн хоол ундны зүйлээр бол одоо авах боломжгүй байгаа юм нөхцөлд бол нэмэлтээр энэ витамин С-г бол хэрэглэх шаардлагатай. Тэгэхээр энэ дээр бол манай үзэгчд харж байгаа С 250 гэдэг маань бол 250 мг-ыг агуулсан С амин дэм гэсэн үг. Тэгэхээр энийг бол өдөрт нэг ширхгийг л уухад хангалттай гэсэн үг. Тэгэхээр бид нар С амин дэм хэрэглэж болно. За түрүүний хэлсэн фолио хүчил бол энд 800 микрограммаар байна. Тэгэхээр зэрэг бид нар бол энэ 400 юм уу 800 микрограммаар бол хэрэгэлдэг байгаа. Тэгэхээр 400 тач байгаа, 800 тач байгаа. Энэ дээр нь 400-тай бол 400 микрограмм гэж бичсэн байж байгаа. Энэ бол 800. Тэгэхээр эмчээсээ зөвлөгөө аавна. За тэгээд эмч маань бол 400-аар хэрэглэх шаардлагатай гэж хэлэх нь 800-аар хэрэглэх шаардлагатай гэж хэлэх нь гэдгээс хамаарат энийг бол сонгож хэрэглэнэ. За дараа нь бол бид нар энд Elevit одоо Vetrum Prenatal Forte гэдэг ийм хоёр витамин байж байна. Энэ бол юу гэхээр зэрэг жирэмсэн болон хөхөл ээжүүдэд зориулж гаргасан ийм витаминууд байгаа. Тэгэхээр зөвхөн жирэмсэн ээж маань одоо витамины хэрэглээд витамин эрдэстэй бас одоо хэрэглээ зогсохгүй бас яах вэ гэхээр зэрэг төрсэн ээжүүдэд маань бас энэ эрдэс бодис амин дэм бол зайлшгүй шаардлагатай байдаг. Давхар хэрэглүүл дооз хэмжээ нь ихтэх учраас аль нэг нь л хэрэглэн шүү гэдгийг бас бодороод
За өнөөдрийн маань нэвтрүүлэгт оролцож үнэтэй зөвлөгөө өгсөн багштай талархлаа илэрхийлээд тэр үзэгчдээс ирүүлсэн бас асуултанд бид бас хариулт өглөө. За дээрэс нь гэртээ бид өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс жирэмсэн үед авч болох амин дэм эрдэс бодисын хэрэглээний талаарх үзэгчдэд мэдээлэл хүргэсэн байгаа. За өнөөдрийн нэвтрүүлэгт танайхаа шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилхан сургуулийн их барихын тэнхимийн эрхлэгч клиникийн профессор Цэцэгмаа оролцож бидэнтэй ярилцлаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн цаг мөчтөр уулзлаа. Баяртай үзэгчдээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Даны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг.